Улаанбаатар өглөөний сондгоо талын 33 дугаар суман шилжүүлгийн бетон дэртэ болгож шинжлэх ажил 10 цагийн турш үргэлжилж дууслаа. Урд нь суман шилжүүлгийг бетон дэртэ болгох технологи байгаагүй юм. Ийхүү шинжилснээр модон дэртэ байснаа бодвол ашиглалтын хугацаа уртсгаас гадна засвар ажилтны зардал буурах боломж бүрдэж байгаа юм а. Суман шилжүүлэг гэдэг нь галт тэрэг нэг замаас нөгөө зам руу орж замаа солих боломжийг бүрдүүлж буй тоноглол юм. Маш олон давуу талууд энэ шинэ технологи нэвтрснээр бас замчдын ажлыг хөнгөвчлөх ийм ажлууд ийм давуу талуудтай. Энд одоо жишээ нь бид нар уртсгал засварын явцад дүн зумууснаа дүнд нэгдсэн солих ийм ажил бол үндсэндээ ийм ажил хийгдснээр энэхүү одоо бүтээн байгуулалт хийгдснээр дүнд солих гэдэг ажлыг бол үндсэндээ уртсгал засварын ажлаас байхгүй болгоно гэсэн цаашдаа ийм одоо хамгийн давуу тал. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ онд гол замын 10 суман шилжүүлгийг шинээр солихоор төлөвлөж байна. Замын суман шилжүүлгийг модон дэрийг бетон болгож ингэж шинжлэх нь ойрхон урсгал засвар хийдэг байдлыг бууруулахаас гадна цариг тэлдэг асуудлыг арилгаж гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангахад чухал ач холбогдолтой юм а.